Сэрэн хандын цогцгэрэл олон улсын хэмжээний мастер цолтой энэ хүү тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа эмэгтэй одоо шүүгч. За Белесовский Евгений Бурят улсын шүүгч. Даваасран нэмэх хоёр нар хажуугийн шүүгчээр ажиллана. За хоёр тамирчин маань одоо энэ идэрхүү инх чаргалын идэрхүү Эренгийн хөхөлөнгөөс гарч тулдахаар явж байна. За Эрдэнэбатын Цэндбаатар бол Улаанболонгоос тулдана. За одоо тамирчдыг энэ вэдэ шалгуулаад тулаан эхэлж байгаа хооронд урт гоншинтайгаар нь одоо идэрхүүгээ ярьж байгаа. Хөхөлөнгөөс гарч тулдах гэж байгаа. Олон улсын хэмжээний мастер цолтой Орнот аймагт 1988 оны 8 сарын 21-нд төрсөн анхны дасгалжуулагч багш нь бол Монгол улсын авиа дасгалжуулагч Яндангийн Төмөр Батаа багш байдаг. 2007 онд Шигшээ багт орсон Ариг банк зөв боломж хязгаарлагдмал хавцаат компаниуд ивент итгэдэг. За 51 54 кг-ын жингүүдэд тулдаж байгаад 2010 оноос 56 кг-ын жинд өрсөлдөг болсон. Идэрхүүгийн хувьд бол ингээд үзүүлсэн амжилтын дараа завсарлаганаар идэрхүүгээ тэмцүүлээ да. За энэ хөө Эрдэнэтийн Цэндбаатар инх чаргалын идэрхүү нар өрсөлдөж эхэллээ. За Улаанболонгоос бол Цэндбаатар маань өрсөлдөж байгаа. За энэ их онцгой сонирхолтой сайхан тоглоом болно доо. Ер нь хоёлаа одоо маш гоё юмсгдын тулааныг үзнэ гэж бодож байна. Энэ хоёр шилдэг тамирчид бол гайхалтай тулааныг үзүүлнэ. За эндээс Цэндбаатар бол эхэлж ажиллая гэсэн ийм адил харагдж байна. Гаргалтсан сая идэрхүүгийн баруун гарын шулуун давталгаан зомлогчтой болж байгаа харагдана. Энд бол гайхалтай хурдтай ийм давталгаануудыг хийн дээ. Сайн толгойн төвчд үү. Яа, идэрхүү ларын гараас эхэлж байна. Давталгааны. Баруун шулуунаар одоо эхэлж байгаа харагдана. Хоёлоо одоо сайхан хөл дээр ажиллаад хамгаалтыг их нямбаа бариад ингэж явна. Одоо энэ дээрээс л одоо гоё ажиллах хэрэгтэй байна. Би л одоо энэ хоёроос бол маш гоё тулаан гарна. Шижгэнсэн одоо ийм хаттай толоонуудыг л үзүүлэн дээл гэж харж байна да. За Цэндбаатрын арын гар гидсэн давталгаа бол таханд боллоо. Командны ард дээр л бичлээ доо сая. За Цэндбаатрын баруун шулуун онсон идэрхүүгийн баруун шулуун оноотлоо. За ингэхэд ястай байхгүй юу? Миний дуу чангарч үзэх түмэн шуу гэж одоо алга ташилт нийцгний чи ингэж ээж энэ хоёр одоо амттай шимттэй боксыг л ард түмэнд харуулна да. Тулаан ширүүсэх тусам одоо бидэн чи одоо сэтгэл зүрхнээс одоо бокстой хайртай дуртай болохоор дуу чангараа авчдаг. За иймэрхүү маягаар тулдаад өнгөрлөө. За нэгдүгээр үе дээр одоо ийм тулаан өнгөрлөө. За Батын Цэндбаатар 56 кг жинтэй спортын мастер цолтой Аранхангай аймгийн Чулуу цуманд 1996 онд төрсөн боксing спортын мастер цолтой анхны багш нь бол Монгол
улсын олон удаагийн аварга олон улсын хэмжээний мастер Атуингийн инх 50 Баянгол дүүргийн одоо бокс эхэлсэн одоо бол хүчин спорт хороонд тамирчин за жигшээ багт бол 2013 оноос орсон. Өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс тусвар 3 удаа улсын аварга болсон. За насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээний хошоо алтан медальтай, залуучуудын Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, Индонезийн ерөнхийлөгчийн цомын тэмцээний аварга, Азийн хүүхдийн 30 дахь их наадмын мөнгө, Олимпийн гараа тэмцээнд бол 4 удаа аваргалж байсан тамирчин байна. За одоо хин одоо зөв сэтгэж хин гоё одоо зөв тактик боловсруулсан л одоо амжилтанд хүрэндээ. Цэнтватрын харин гарын шалгуунд давталгаансан доо. Хэр дахиад онлоо. Цэнтватр бол энэ эдрхүүдээр энийг л хийвэл одоо болно гэсэн нэг ийм төлөвлөгөөтэй гарсан болтой байж харагдаж байна да. За дахиад Цэнтватр өрсөж ажиллаад байна шүү. Ер нь өрсөж ажиллаад эдрхүү арай жоохон хүлээгээд байна да. Энэ үе эхэлсээр бол жоохон хүлээх маягтай болчлоо. Цэнтватр эхэлж ажиллаад байгаа. Эдрхүү бол одоо довтлооны өнгөрөөгөө дараа нь ажлыг хийсэн бодолтой байгаа юм бол удаа л гэж харагдаж байна. За төлөвсөн учраас эдрхүүг сануулсан. За одоо эдрхүү чуулганд одоо ингэ явдаг да. Энэ хоёр бол хин аргагүй мэдээд байна. Эдрхүүгийн баруун гар онсон. Энэ одоо зайлах хуурах одоо тэр энд бол бүхэл төрлийн одоо арга мэх явж байгаа шүү дээ. Хүн харахад одоо энэ хүндээ ингээ жоохон огноод байгаа юм шиг мөртлөө тэр цатраа бол одоо маш их нарийн юм явж байгаа. Бэрэг командн дээр хоёлаа салахгүй байна гэсэн сануулгыг өглөө. Хий зөхөд эргэжлээ дээ. За ингэж л ажилтдаг да эдгэрхүүч одоо. Гизэн тайс одоо тэр 10 гар хайдгүй баг та. Эдгэрхүү. Уул нь ингээ ажиллаад явдагсан юм маш гоё. За ийм тал тарахгүй байгаа тамирчдын хувьд ингээд хөл дөрөг ишгэх юм байдал бол үзэгдээд байдаг. Хөлийн өдмөдөр санаандгүй ишгдэг. За эдрхүүгийн баруун шолон сонсон доо. Энд ноцолдох хэрэггүй. Тун ноцолдох шаардлагагүй шүү. Ноцолддог хүчийг л одоо өөр юм дээр гаргаж явах хэрэгтэй. За түрүүн би ингэж харахад эдрхүүг Улаан бүр эхэлж яхад танилцуулж явсан. За үзүүлсэн амжилтуудаас нь хэлэхэд бол 1988 оны 8 сарын 21-нд Дорнот аймагт төрсөн. За ингээд өсвөр үеийн улсын аваргын хашаал, залуучуудын улсын аваргын хашаал, насан туршидтын улсын аваргын 3 галт 4 мөн 1 хүрэл медальтай, дийчийн олон улсын тэмцээний хөрөлд, улаан үеийн олон улсын тэмцээний мөн, Герман улсад болдог химийн цом Аз иргэлийн тэмцээний мөн, Болгарын олон улсын тэмцээний хөрөл, Хорватын олон улсын тэмцээний хөрөл, дэлхийн оюутны аварга шалгаруулалт тэмцээнээс хошоо мөнгөн медальтай, Азийн аварга шалгаруулалт тэмцээний шигшээ 8 шалгарч байсан China Open тэмцээнд 2014 оны хүрэл авсан 2015 оны Унгарын олон улсын тэмцээний аварга энэ оны хамгийн анхны тэмцээн манай Монголын үндэсний шигшээ багаараа төрүүлж Аз зэрэглэлийн тэмцээнд анхудаа төрүүлсэн тэмцээний аварга болж исэн. За 2015 онд Казахстаны олон улсын тэмцээний 2015 оны олон улсын Хабаровск болсон Оросын холбооны улсын олон улсын тэмцээний алт Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 8 шалгарсан. За дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Катарын Дооход Венесуэлийг 3 тэгээр ялж Монголын тамирчдын салхийг хагалж дараагийн даваанд бол Азербайджаныг 3 раунд дэлгэрсэн чи эсрэг тамирчинд нь ялт өгсөн юм аа.
За энэ барилдаан болох гэж байна. Ингэхгүй. Энэ шилдэг том масчрууд одоо ингэж барилдахгүй л дээ. За манай хойдын отхон жаргал Азийн боксын холбооны эмнэлгийн комиссийн гишүүн Сэндбаатарт одоо эмнэлгийн тусламж үзүүлж байна. За энэ дуулга тайлсны дараа одоо ингээд жоохон мөргөлдөж ийм хөмсөг задрах ийм юмнууд харагдаад байгаа. За одоо бол нөгөө хүлээгээд байсан боксч яваад ирсэн шүү. Тэг жинхэнэ хорттой. За яста язгнуулж байна дөө. Тэг ийм юм харъя гэж л одоо хүссэн шүү дээ. Тэрүүнээс хойш одоо маш гоё ширүүн тийм тулаан үзнэ гэж би одоо хэлээд байсан. За ингэнэ одоо эндээс бол одоо сайхан 3 дугаар үе дээр өстө харьцангуй гоё ажиллаад эхэлчлээ дээ. За энэ шүү дээ. Нөгөө гоё бокс чинь энэ. За одоо харцангуй хурдтай маш гоё ажиллагаатай ийм тулаанууд явлаа да. Энэ дээр одоо сайн ажилласан яг гэсэн. За тэр ямар гоё хурд вэ одоо энэ хоёулангаас маш гоё хурдтай тоглоомнууд гарч ийн. Энэ альнаас ээж за энэ хэрэггүй ийм юм хэрэггүй. За энэ барилдаа болоод байна. Сайн хөмсгөнд нэг жоохон хэзэлт бийтэй. За үзэгч сүмэн шуугуулаад жинхэнэ за энэ л дээ. Энэ шүү дээ одоо миний яриад байгаа нөгөө нэг сайхан одоо цохилт уралдуулсан ийм одоо дунзын зайнаас шижгэлсэн тулаан харна гэж яриад байдаг чинь энэ 3 дугаар үе дээр л одоо харуулж эхэллээ дээ. Ийм л байхгүй та сая их одоо ингээд идэрхүүгийн ажиллаж байгаа. Гаргаа шулуун тохиол хамгаалтаа тавиад одоо ингээд ажил чинь энэ бол гоё. Энэ л одоо боксинг гайхамшиг яваад байна. За тэр гаргангуудаа сайхан довтлоод цохилт холбоод энэ үе дууслаа шүү. Одоо дууслаа шүү. Ер нь цаг хугацаа дууслаа. За ингээд. За одоо үзэгч түмэн орлоо. Шуугаад явчлаа. Сайхан тулаан боллоо доо. Ja. За инхүү одоо ачтаач өрсөлдсөн ана маань одоо ийм ширүүн шилдэг тулаанд Сэндбаатар бол гайхалтай ялд байгуулж идэрхүүг ялж аваргын одоо алдрыг хүртэж байна. Аваргын алтан медаль эзэн болж байна.